Кино эзэн суугтаан тавтай морил өнөөдөр би та бүхэндээ 2019 онд нээлттэй хийсэн дэлхийн хязгаар гэх шинжлэх ухааны уран зөгнөлт киног ярьж өгүүлнэ. За тоглон сууж таалан болгоно. Хэдэн сая хар гаргийнхан дэлхий рүү довтолж хүн төрөлхтнийг хэдхэн секундын дотор устгахад зуны нэгэн хуаранд байсан 4 өсвөр насны хүүхэд дэлхийн сүүлчийн найдвар болж үлдэнэ. Хүн төрөлхтөн юу ч мэдэхгүй байх тэр мөчид хар гаргийнхан хэдийн довтолж эхлээд байлаа. Сансрын аслагдсан бүс нутагт асар том хар гаргийн дайны хөлөг онгоц хүний сансрын хөлөг рүү дайрах ажээ. Майор Коллинз гэдэг сүүлчийн амьд үлдсэн багийн гишүүн дайсны байршлыг тогтоож уг мэдээллийг дэлхий рүү хэтэрхий оройтхоос өмнө илгээх гэж яарч байна. Бусад бүгд өгсөн ч тэрээр ямар ч үнээр хамаагүй өөрийн даалгавраа биелүүлэхээр шийдсэн байв. Гэвч секунд бүр үүнийг улам хүндрүүлж байсан бөгөөд хар гаргийн мангасуудын нэг нь хөлөг онгоцонд аль хэдийн нэвтэрсэн байлаа. Дэлхий дээр бид Алекстэй танилцсан. Тэр бол цагийнхаа ихэнх хугацааг дэлгэцийн ард өнгөрүүлдэг энгийн өсвөр насны хүүхэд юм. Түүний ээж хүүгээ ганцаардаж байна гэж санаа зовсон тул өөрчлөлт хийх цаг болсныг шийдэж түүнийг дэлхийн зах гэсэн эрс нэртэй зуны хуаранд хүргэж өгдөг. Тэнд тэрээр баян машины дэлгэрийн гэлбэм хүү дарууштай танилцсан. Мөн Шанхайгаас ирсэн чимээгүй охин шинжинтэй танилцах бөгөөд тэр охин Америкийн нэгдсэн улс руу орохын тулд хуурамч гэр бүлийн холбоо нууж яваа нэгэн байв. Алекс гал төмөрт аавыгаа алдснаасаа болж сэтгэлээр унсаар байгаа бөгөөд гэрийн аюулгүй байдлыг орхих гэж ихэд зовж байлаа. Хуаранд тэрээр жинжинд шуурхад дурлаж ээж нь энэ аялал түнд яг хэрэгтэй зүйл гэж бодно. Бүхний өмнө түнд дулаан хөвгөлтэйгээр баяртай гэж хэлээд Алексийг ичгүүртэй байдалд оруулдаг. Өөрийгөө батлах гэж Алекс хуарангийн олсоор гулсах тавцан руу авирдаг боловч түүний өндрөөс айх айдсан түүнийг дийлнэ. Бусад хүүхдүүд түүнийг хулчгар гэж шоолж тусгаарлагдсан мэдрэмжийг нь улам гүнзгийрүүлдэг. Тэр шөнө тэрээр гүүрэн дээр жинжинийг хардаг боловч мэдрэмжээ үл харгалзан түнд ойртоход хэтэрхий сандарч байв. Маргааш өглөө нь хуарангийн хүүхдүүд 2 фургон машинаар голын иргэн шинэ газар руу явдаг. Тэд хайрах чулуудаа горох дагуухан зав хөвүүлэх ёстой байсан ч техникийн асуудлуудаас болоод хөөргөлд хойшилж бүгд хүлээхэд хүрнэ. Алекс Жин хийрийн дундуур ганцаараа явж байхыг хардаг. Санаа зовсон тэрээр түүнийг дагдаг бөгөөд хэдийгээр айж буцах зам олох хэсэгтээ итгэлгүй байсан ч түүний төлөөх санаа зовлт нь айдсаас нь илүү хүчтэй байв. Жин хуарангийн сурталчилгааны хуудасны нууц газрыг хайж олдог. Тэр газар зурагтаа яг таарч тэр баяр баяслаар гэрэлтэнэ. Яг тэр үед Алексийн утас дуугарахад түүний ээж залгаж байлаа. Бусдын өмнө хамааралтай хүн мэд харагдахаасаа ичиж тэр залгалтыг таслана. Тэр өөртөө голчлон өсөж байгаагаа батлах гэж хичээж байв. Хожим дарууш Алексийг хүрхрээний хажуудах хадны ирмэг рүү хөдөлж доош хар гэж хэлээд түүний өндрөөс айх айцыг даван туулахад нь туслах гэж оролддог. Алекс айсандаа ухталтай байв. Тэгтэл Габриэл гэдэг ойролцоо амьдардаг нутгийн хүү хурч ирэн дарууш тухар биж хэлдэг. Өөрийг нь сорин хинж байгаагүй тул зодон хийхэд дасаагүй дарууш хүчтэй хариу үйлдэл үзүүлдэгч Габриэл эргэлдсэнгүй. Ганц цэвэр цохилт тэгээд дарууш газар хэвтэнэ. Габриэл 3 өсвөр насны хүүхэд ганцаараа буцах зам олохгүй хэмжээнд хит хол ой дундуур тэнүүчснийг хурдан ухаарч тэднийг хөдлөхийг санал болгодог. Гинэт хачин дэлбэрэлтүүд холоос цуурайтна. Хэдхэн агшны дараа тэдний гар утас онцгой байдлын дохоогоор гэрэлтэж цэргийн байдлын хууль зарлагдаж иргэдийг том хотуудаас нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг уриалж эхлэв. Бусадтай иргэн нэгдэх хэрэгтэйгээ ухаарсан хүүхдүүд Габриэлийг дагаж голын эрэгт очиод цуслангийн зөвлөхүүд бусад хүүхдүүдийг аль хэдийн нүүлгэн шилгүүлсэн бөгөөд Алекс дарууш Жин нарыг төгс мартсныг олж хардаг. Дээш харуул тэд агаар мандлын дээд хэсэгт гэлба харна. Алекс хурдан сэтгэж тэдний гэрчилж буй зүйл бол хар гаргийн довтлогооны эхлэл гэж сэжиглэнэ. Тэд ганцаараа үлдснээ ухаарч өөрөн дохио алга болоход сандрал эхэлдэг. Цөмийн дэлбэрэлтүүд асар том цахилгаан соронзон импульс үүсгэж бүс нутаг дахь цахилгаан эрчим хүч харилцаа холбоог унтраасан байв. Нарыг хүртэл одоо хачин харж тэнгэрт өвчтэй шаргал өнгө цацруулж байна. Сөнөөгч онгоцууд дээгүүр хашгирах үед бүлэг нэг зүйлийг мэднэ. Энэ бол маш ноцтой бөгөөд тэд энд үлдэж чадахгүй. Баавга махчин амьтад эдгээр ойд тэнүүчилдэг. 4 өсвөр насны хүүхэд хуаран руу явгнаар буцаж ирэх боловч энэ нь эзгүй байв. Салхинд навчсанд нүүлгэн шилжүүлэлт үргэлжилж байна. Бүгд уруу буужээ. Хэрв та нар энд байгаа бол цагдаа дуудаж авралыг хүлээнэ үү гэж бичсэн мэдэгдэл харагдана. Тэдний олсон цорын ганц хүн бол Конрад юм. Тэр залхуу хүн бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийг бүхлээр нь яаж нойрсон нь тодорхойгүй. Түүнд туслах эсвэл бүр сэрээхэд хэтэрхий согтуу байсан тул тэр ямар ч хэрэггүй нэгэн байв.
Бүлэг үлдсэн зүйлсээ үнэлж эхэлж хоол хүнс, ус болон олж болох бүх тоног төхөөрөмжийг шалгана. Дараа нь илүү олон дэлбэрэлтүүд боллоо. Тэд гадагш гүйж очиод харахад асар том агаарын тулаандыг өрн буцалж байв. Гоёмсог Америкийн сүнөөгч онгоцууд харь гаригийн хөлөг онгоцнуудтай эмх замраагүй байдлаар гэрэлтсэн тэнгэрт тултана. Энэ бол энгийн онол байхаа болжээ. Хэдэн сая харь гаригийнхан дэлхий рүү довтолж байна. Хүн төрөлхтөн сүүлийн ирмэг дээр иржээ. Өсвөр насны хүүхдүүд хорогдох байр болохоор гүйх боловч ойролцоо асар их дэлбэрэлт болж тэднийг хөлөөс нь унгана. Хэдхэн агшны дараа хаягдсан аврах капсул тэдний дэргэд газарт цохиулдаг. Габриэл Люкийг нээх гэж оролдох боловч энэ нь улаан халуунаар гялалзаж байлаа. Тэд бариул дээр ус асгаж хүргөөд суслах механизмыг идэвхжүүлэхэд хангалттай болгон Люк дэлбэрч нээгддэг. Дотор нь тэд сансрын хувцастай шархагдсан эмэгтэй майор Коллинзыг олдог. Тэр хүнд бэртэж ухаан санаа бараг тогтургүйч тэрээр 20 милийн зайд орших дээрэлтэд хөдөлгүүрийн лабораторид хүрэх ёстойгоо тайлбарлаж чаддаг. Тэр өөртөө чухал түлхүүр авч явна. Үүнийг доктор Филдэнгэд хүргэх ёстой. Энэ бол довтлогооныг удирдах буй харь гаригийн команд хөлөг онгоцыг устгаж чадах сүүлчийн арга хэмжээний зэвсэг болох Excalibur төслийг идэвхжүүлэх цорын ганц боломж юм. Майор Коллинз өөрөө хүрч чадахгүй гэдгийг мэдээд даалгавраа өсвөр насны хүүхдүүдэд даатгадаг. Хугацаа дуусч байна. Дэлхийн хувь заяа одоо тэдний гарт байна. Яг тэр үед хэлбэргүй үл мэдэгдэх нэгэн зүйл хөлөг онгоцноос гарч эхэлж, аажмаар дөрвөн гартай асар том харь гаригийн мангас болон хувирдаг. Харь гаригийнхан капсул сансарт байхад нь түн рүү довтолж дотоош орч чадсан ч майор Коллинзыг алах хугацаа түнд олдоогүй байв. Одоо энэ нь түүнтэй хамт дэлхий рүү амьд ирсэн бөгөөд эдисийн нөхөн төлжилтийн ачаар амьд үлдсэн нь харь гаригийн довтлогоог зогсоохоос сэргийлэхийн тулд юм. Мангас эмэгтэй рүү дайрч хэрцгийгээр алсны дараа биеийнхээ хэсгийг салгадаг бөгөөд энэ нь ан агнуурын харь гаригийн нохой болон хувирдаг. Тэд аюулд орсноо ухаарсан дөрвөн найз цугтаж хуарангийн хоолны өрөөнд нуугдах гэж оролддог. Нохой зөвхөн сонсгол хараагаараа тэднийг мөрдөж Алекс, Жин, Габриэл нарыг ойролцоо нуух боломжийг олгодог. Дарууш өөр газар нуугдаж нэг мөчөд халбах, цэрээ унгаж алдаа гаргадаг. Харь гаригийн нохой тэр даруй түүнийг дайрдаг боловч бусд нь түүнийг өрх рүү татан үйлдвэрийн зууханд дүүжиж чаддаг. Энэ хооронд харь гаригийнхан хоолны өрөөнд орж түлхүүрийг авахар тэднийг хөөж хүн төрөлхтний энэ дайнд амьд үлдэх ялах сүүлчийн найдварыг нь үгүйсэхийг хүснэ. Алекс, Габриэл, Дарууш, Жин бол юу хийхээ мэдэхгүй айсан дөрвөн өсвөр насны хүүхэд юм. Тэдний сандарсан байдалд тэд салж Габриэл, Дарууш байшингийн нэгний шатны доор нуугдаж байхад Алекс, Жин нийтийн жорлонд нуугдана. Мангас бүх барилгыг шалгадагч шатны доор нуугдаж буй өсвөр насны хүүхдүүдийг анзаардаггүй. Тэдний нуугдах газар тийм сайн биш гэдгийг ухаарсан Жин цөхрөлтэй боловч зайлшгүй алхам болох биологийн хог хаягдал руу өсөхийг санал болгож өсвөр насны хүүхдүүд бохир усны системд нуугдахад хүрдэг. Гинэд тэд хэн нэгэн жорлон руу ойртож байгааг анзаардаг. Тэр галзуу хүн бол сэргсэн Конрад болж таардаг бөгөөд тэр харь гаригийн довтлогооны талаар юу ч мэдэхгүй байлаа. Харь гаригийнхан Конрадыг шууд дайрч алж байхад Габриэл, Дарууш найзуудаа аврах гэж нуугдах газраасаа гардаг. Харь гаригийн ан агнуурын нохой яндангаар гарах гарц олж дахин чөлөөлөгдснөөр нөхцөл байдал секунд тутамд хурцтана. Энэ нь өсвөр насны хүүхдүүдийг хөөж эхэлж тэднийг сансрын хөлөг онгоцны бүхээг рүү чиглүүлнэ. Дарууш, Габриэл бүхээгт авирч хаалгыг дотроос нь түгжиж чаддагч тэдний найзууд аюулт байсаар байгаа бөгөөд мангас болон түүний нохой ойрхон байлаа. Жин, Алекс тэдэнтэй нэгдхийг хүсэх боловч бусд нь хаалгыг хэрхэн нээхээ олох гэж маргалдана. Нэг мөчөд тэд дээрэлтэд хөдөлгүүрийг санамсаргүйгээр идэвхжүүлж энэ нь тэдэнд харь гаригийн ан агнуурын нохойг устгахад тусалдаг. Өөрийгөө хайрлагч Гэлбом хүн Дарууш өөрийгөө баатар гэж нэрлэдэгч бусд нь маргахгүй. Учир нь эцсийн эцэст үр дүн нь чухал юм. Дөрвөн хүүхэд үзэгдлээс цухтахыг оролдож ууралсан мангас бүх гараа ашиглан тэднийг гүйцэж ирдэг. Энэ нь бүлэглэлийг баривчилж тэднийг үл мэдэгдэх хар шингэнд твтээдэг. Тэдний хоног хэдхэн өдөр үлдсэн мэт санагдаж мангас тэднийг алах гэж байгаа мэт боловч сүнөөгч онгод шумбан орж агаарын цохилт хийж харь гаригийнхныг буудана. Бүлэг зүхтэж нуугдаж чаддагч хөвгүүдийн хооронд хурцтмал байдал нэмэгдэж эхэлдэг. Тэд дараа нь юу хийхээ эсвэл хэн нэгэн тэдэнд тусалж чадах эсхийг мэдэхгүй байлаа. Хоосон чалчаанаас нь урам уурсан хүсэл зоригтой Жин гурвуулан нь таван алгаддаг. Дараа нь тэд майор Коллинзийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхийг санал болгодог. Тэд түлхүүрийг бааз руу хүргэх ёстой ч өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө ийм хэцүү даалгаварт хангалттай биш гэдгээ мэднэ. Аливааг энгийнээр байлгахыг хичээж тэд уулнаас хамгийн ойр хот руу буугаад түлхүүрийг том хүмүүст хүлээлгэн өгснөөр тэд харь гаригийн довтлогоог зогсоож чадна гэж шийддэг. Хамгийн хурдан буух арга бол дугуйгаар юм.
Гэвч Алекс бол компьютерт дуртай хүүхэд бөгөөд хизээж дугуй унаж байгаагүй юм. Хугацаа дуусч байгаа тул бусад нь түүнийг дугуй унахыг заахыг хурдан зөвшөөрдөг. Тэд уруудах үед Алекс өөрөө унахыг зохицуулж чаддагч түүний хит итгэл нь осолд хүргэдэг. Тэр гэмтээгүй бөгөөд үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч тэдний зорж буй хот руу харь гаригийнхан дайрч бараг бүрэн сүрсэн гэдгийг бүлэг ухаардаг. Яг тэр үед харь гаригийн мангас эсүүдээ нөхөн төлжиж 4 хүүхдийг дахин агнаж эхэлдэг. Хэдэн минутын дараа Алекс, Жинжин, Дарууш, Габриэл нар хотод ирж цагдаагийн газрын зүг явдаг. Гэхдээ Габриэл өөрийн нууц хуулийн асуудлуудаас болж дотоош орохоос татгалзаж гадаа хүлээх амлалт өгдөг. Алекс Габриэл ямар нэг зүйл, магадгүй хуулийг зөрчсөнтэй холбоотой зүйл нууж байгааг мэдэрч байгаа ч тэр түүнд итгэдэг. Дотор нь Дарууш барилгыг орхисны өмнөх сүүлчийн цагдаагийн тайлан болдог. Европ, Ази бүрэн сүрч хүн төрөлхтний 99% устсан байв. Тэд цугтах газаргүй амьд үлдсэн цөөхөлийн дунд байна. Энэ хооронд Алекс, Жинжин барилгыг судалж байна. Нэг мөчөд Алекс цугтахаас өмнө цагдаа нар баривчилсан хоригдолтой таардаг. Луу гэдэг хүн ямар ч аимшигтай зүйл хийгээгүй гэж хэлж цулсахыг гуйна. Жин тэд түүнийг үхэлд хүргэх хэрэггүй гэж үздэгч Дарууш танихгүй хүнд итгэдэггүй. Түүнийг аюултай гэмт хэрэгтэн гэж боддог. Алекс эргэлзэж байгаа ч луун хүүтэй гэдгийг мэддэг. Автагаа хийсэн эмгэнэлт туршлагаас нь салгасан Алекс чоронгийн түлхүүрүүдийг үлдээж тэд гарахтаа луг явуулдаг. Бүлэг ямар нэгэн том хүмүүсийг хайж үргэлжлүүлээд гинэт Америкийн нэгдсэн улсын армитай таардаг. Цэргүүд хүүхдүүдийг энд хамаарахгүй гэж үздэгч майор Коллинзийн түлхүүрийн талаар сонсоод тэднийг жинхэнэ баатрууд гэж нэрлэдэг. Цэргүүд өсвөр насны хүүхдүүдэд нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг санал болгож тэднийг хэд хэдэн хуйх тээврийн хэрэгслээр хамгаалагдсан автобусаар явуулдаг. Хүн төрөлхтөн аврагдах шиг санагдаж өсвөр насны хүүхдүүдийн аюултай даалгавар дуусч байгаа мэт боловч харь гаригийнхан цуваа руу дайрч тээврийн хэрэгслийн ихэнх хэсгийг устгадаг. Алекс, Дарууш, Габриэл, Жинжин гэмтсэн автобусаас цухтаж түлхүүрийг хүлээлгэн өгсөн цэргийг анзаардаг. Тэр хуйх тээврийн хэрэгслийн доор хаягдаж өөхөх хөв тавилантай бөгөөд Алексийг насанд хүрэгчдийн өмнөөс даалгаврыг гүйцэтгэхийг хүсдэг. Одоо хүн төрөлхтний хувь заяа 4 өсвөр насны хүүхдийн гарт байгаа бөгөөд зөвхөн тийдэл тирэлтэд хөдөлгүүрийн лаборатори түлхүүрийг хүргэж доктор Филдэнгэд хүүхдүүд зүгтмөгцөө өгч чадна. Харь гаригийнхан цувааг бүрэн устгаж Сан Габриэл Валь хүртэл хүнэт ачааг дагалдан явсан бүх Америкийн цэргүүдийг алдаг. Лаборатори хүртэл 41 миль үлдлээ. Замын 3-1 орчмыг туулсны дараа өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө ойролцоох хотод олдог. Тэд харь гаригийн довтлогоо түрэмгийлэгчдийн хачин зан авирыг ойлгох гэж боролдогч Алекс үүнд анхаарлаа хандуулаагүй байна. Тэр унсан цэрэг даалгаврыг биелүүлэх амлалт өгсөн. Одоо тэр ямар ч үнээр хамаагүй үүнийг дагаж биелүүлэхээр шийдсэн. Алекс үргэлж хулчгар байсан ч одоо тэрээр өөрийгөө үүнээс илүү гэдгээ батлах, илүү их зорилгыг биелүүлэхийн тулд аливаа сорилттой тулгарх боломжийг эцэст нь олж авлаа. Габриэл өөрийн төрсэн хотод буцаж ирснээ олж мэдээд нулимсаа тогтоож чадахгүй байгаа ч тэр гэртээ харьж чадахгүй гэдгээ мэддэг. Тэр өсвөр насны хорих ангиас цугцсан бөгөөд ээж нь түүнийг харахаас татгалздаг. Шүн буухад өсвөр насны хүүхдүүд хоргодож Габриэл өнгөрсөн тухайгаа ярьдаг. Тэр 10 настай байхдаа ааваа алдаж ажиллаж эхлэх хэрэгтэй болсон. Тэрээр бичээгүй л бол тоонуудыг санах гэж зовдөг бөгөөд энэ нь түүнийг үйлчлүүлэгчийг санамсаргүйгээр хэтрүүлэн тооцоход хүргэсэн байна. Энэ нь асар том дуулан хулгайн ял тулахад хүргэсэн. Тэр үйлчлүүлэгчийг цохиж эрүүг нь хугасна ээжийг нь түүнээс татгалзаж ажилласаа халагдахад хүргэсэн байна. Ээж нь Габриэлийг амьдралыг нь сүйтгэсэн гэж буруутгасан байлаа. Дарууш, Алекс, Жинжин найзаа тайвшруулж тэд хамтдаа бүлгийн зураг авдаг. Хожим нь тэд унтах гэж суух боловч эвгүй хүндрэлтэй тулгардаг. Тэд дөрвүүлээч ердөө хоёрхан ортой байв. Жин хөвгүүдийн аль нэг нь түүний хажууд унтаж болно гэж санал болгодогч тэр хэн болохыг шийдэх хэрэгтэй болно. Тэрээр Алекс хоёрын хооронд гэрэл цацрагийг анзаарсан Габриэл хошигнож түүнийг явуулахыг санал болгодог. Алекс өөрийгөө Жинжиний дэргэд олж мэдээд Рубик шоу тоглож харагдахаар сандардаг. Түүнийг тайвшруулахын тулд тэр түүний гараас зөөлөн барина. Хажууд нь байгаа нь хинбэ гэхэд түүнийг байгаад тайвширсан байлаа. Хэдэн цагийн дараа тэд чанга дэлбэрэлтийн дуугаар сэргэж сэрдэг. Харь гаригийнхан ойртож байгааг ухаарсан тэд хорогдох байраа хурдан орхиж замд гардаг. Гэтэл аимшигтай маск зүүсэн дээрэмчдийн бүлэгтээ тулгардаг. Хид хідэн зэвсэгт ирчүүд харь гаригийнхан шиг л ноцтой аюул занал учруулж байна. Тэдний удирдагч луу бусдаас ялгардаг. Тэрээр хүүгүй бөгөөд хатуудсан гэмт хэрэгтэн ч гэсэн Алекс түлхүүрийг өгвөл өсвөр насны хүүхдүүдийг явуулахыг зөвшөөрч байна.
Луу энэ нь харь гаригийнхныг зогсоож чадах цорын ганц зэвсэг гэдгийг мэддэг бөгөөд асар их үнээр зарагдаж болно гэдгийг ч мэдэж байв. Гэвч Алекс татгалздаг. Тэр даалгавраа орхихгүй бөгөөд түлхүүрийг хамгаалахын тулд амнасаа эрсдэлд оруулахад бэлэн байлаа. Өсвөр насны хүүхдүүд аргагүй байдалд орсон ч яг тэр үед мангас гарч ирж дээрэмчдийг дайрч тэднийг хэсгээр нь урдаг. Боломжийг ашиглан бүлэг цугтахыг оролдох боловч гарах гарцгүй өндөр хашаанд хаагдсанаа олж мэддэг. Өөр аргагүй гэдгээ ухаарсан Габриэл эцсийн золиос гаргахаар шийддэг. Тэр усан сангийн ирмэг дээр зогсоод халхавч ашиглан гурх болгон мангасыг ус руу татдаг. Гайхалтай нь энэ нь бүтдэг бөгөөд тэд түр зуур харь гаригийнхныг устгаж чадаж тэдэнд лабораторийн зүг аяллаа үргэлжлүүлэх богино хугацааны зай олгодог. Зүүн Лос Анжелес лаборатори хүртэл 12 миль үлдлээ. Бүлэг мангас тэднийг тусгаалan ан хийж байна гэж жижиглэж эхэлдэг. Шалтгаан нь хамаагүй ч тэд харь гаригийнхан тэднийг хэрхэн мөрдөж байгааг олох хэрэгтэй байлаа. Энэ нь тэдний үнэр байж болох юм гэж бодож тэд хувцас солихын тулд худалдааны төв рүү явдаг. Үүнийг хийхээс өмнө Дарууш Габриэл хоёр тулгардаг. Дарууш эвдэрсэн тэр бомтны хүү шиг ашиглаж байсан. Харин одоо анх удаа түүний аав дампуурч шоронд байгаа тэр үүнийг даван туулах гэж зовж бууга хүлээн зөвшөөрдөг. Тэр өөрөө хэн болохоо мэдхээ барьсан бөгөөд доромжллыг хамгаалалтын механизм болгон ашиглаж байсан юм. Энэ тухай ярилцаад бүлэг өнгөрсөн асуудлуудаа шийдэж аяллаа үргэлжлүүлдэг. Хувцас сольсны дараа Алекс жинжинтэй ярилцаж тэр яагаад хэрхэн энэ нөхцөл байдалд орсныг ойлгохыг хичээдэг. Тэр өөрийгөө өнчин хүүхэд гэж үздэг. Учир нь түүний эцэг их хүүтэй байхыг хүсэж түүнтэй аимшигтай харьцаж байсан байна. Уулын ландшафтыг дүрсэлсэн сурталчилгааны хуудас түүнийг Америкийн нэгдсэн улс руу зүгтахад сүнслэг нөлөө үзүүлсэн байна. Харин одоо түүний үнэхээр үнэлдэг цорын ганц зүйл бол түүний найзууд юм. Тэд дахин замд гарсан ч удалгүй ойролцоо Ford Mustang машин анзаардаг. Энэ нь дугуйнаас илүү гэдгийг ухаарсан тэд машиныг авахар шийддэг. Алекс механик хурдны хайрцгийг хэрхэн жолоодохоо мэдэхгүй ч жин жолооны хурдыг авахд бэлэн байлаа. Лаборатори хүртэлх аялал богино завсарлах шиг санагдаж байсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй. Мангас тэднийг дахин олж дайрна. Жин автобусны буудлал руу цохиулж түүнийг агшин зуур гусуулж чаддаг ч харь гаригийн хэд бат бөх хурдан байлаа. Зүгтэж чадахгүй гэдгээ ухаарсан өсвөр насны хүүхдүүд машинаас үсрэн машиныг гүүрнээс түлхэж гаргадаг. Машин мангас дээр унаж түүнийг түр хугацаагаар хөдөлгөөнгүй болгодог ч Алекс түлхүүрээ машинд үлдээснээ ойлгодог. Тэр буцаж авахар явахыг санал болгодог ч энэ нь хэтэрхий аюултай байв. Мангас тэднийг алж болно. Өөрийн амнасыг эрсдэлд оруулахар шийдсэн Дарууш уруу авирч түлхүүрийг аваад ирдэг. Тэд дууслаа гэж бодох яг тэр мөчид мангас түүнийг хүнд шархдуулдаг ч тэр зүгтэж чаддаг. Шинэ лаборатори хүртэл 2 милээс бага зай үлдлээ. Жин Алекст хайртайгаа хүлээн зөвшөөрч үнсхийг хүсдэгч тэр хятад хэлийг ойлгохгүй байв. Тэд анх уулзахад Алекс түүнтэй хятад хэлээр ярьсан бөгөөд тэр түүний хүлээн зөвшөөрлийг ойлгоно гэж таамагласан байлаа. Даалгавар нь тэдний анхаарлын төвд хിവэр байгаа тул бүлэг лабораторийн зүг тэмүүлж доктор Филдингийг хайж олдог. Тэд түүнийг олдогч хэтэрхий оройтсон байв. Тэр үхсэн байлаа. Тэд тэр радиогоор дохиод амжуулж байна гэж бодсон ч энэ нь зүгээр л түүний гараас тусаж буй цус байсан нь тогтоогддог. Авралын найдваргүй болсон хүүхдүүд амьд байвал эцэгийнхээ олохоор шийддэг ч жинд явах газар байсангүй. Алекс түүний хажууд үлдэж тэд бүгд бие биенээ орхихгүй байхыг зөвшөөрдөг. Хэсэг хугацааны дараа тэд эрэгтэй хүний хоолойг сонсож удирдлагын өрөө рүү яарна. Энэ нь үйл ажиллагааны командлын генерал болж таардаг. Тэр түлхүүрээр харь гаригийн довтлогоог зогсоож чадах ч өсвөр насны хүүхдүүд тусалж чадна гэдэгт эргэлзэж байлаа. Алекс удирдагч болж тэд тулалдахад бэлэн ямар ч үнээр хамаагүй хийх болно гэж тунхагладаг. Түлхүүр нь харь гаригийн хөлөг онгоцны команд төвийн байршлыг харуулсан өгөгдлийг агуулдаг байв. Тэдний даалгавар бол подуулд очиж генераторуудыг асаах, дараа нь дээвэр дээр авирч антен суйрлуулах бөгөөд ингэснээр Экскалибурыг хөөргөж харь гаригийнхныг зогсоох явдал байлаа. Жин подуул руу 3 генераторыг эхлүүлэхээр явдаг бөгөөд Алексийн нас барсан аавын механик цаг болон тоолгыг ашиглана. Тэр хаалгыг нээх гэж оролдохдоо сүүлчийн амьд үлдсэн эрдэмтнийг хэсгээр нь бурсан хайсан агнуурын нохойтой тулгардаг. Тэр мангасын дайралтыг няцааж төмөр хаалганы ард нуугддаг. Энэ хооронд Габриэл Дарууш нар тоног төхөөрөмжийг бэлтгэхийн тулд удирдлагын станцад үлддэг. Дарууш үе ухаан алддагч тоонуудыг өөрийн цусаар бичиж мартамхай найзууддаа цөмийн хөөргөлтийн түлхүүрүүдийг агуулсан CV-г нээхэд тусалдаг. Алекс өндрөөс айх айдсаа даван туулахын тулд дээвэр дээр авирч хамгийн аюултай даалгаврыг хүлээж авдаг. Тэр антенд хүрэхэд мангас түүнийг дахин олж түүнийг хөөж байгааг анзаардаг.
Алекс Антинийг тохируулж утас дагуулгах замаар нарийн мултарна. Габриэл тоног төхөөрөмждөр ажилласаар байгаач тусламж хэрэгтэй байлаа. Дарууш дахин ухаан алдсан байв. Гэтэл Жинжин өөрийн өрхнөөс цугтаж тохируулгыг дуусгахад бэлэн байлаа. Мангас лаборатори руу орж ирэхэд Алекс мангасын анхаарлыг өөр рүүгээ татахын тулд амнасаа эрсдэлд оруулахаар шийддэг. Тэдэнд олж өгсөн үнэт цаг хугацаагаар Дарууш, Жинжин, Габриэл нар сансарт цөмийн зэвсгийг суйрлуулж дуусгаад тооллогыг эхлүүлдэг. Лаборатори нурах гэж байгааг ухаарсан гурван гүйж Алекс ч бас цугтаж чадна гэж найдаж байна. Тэр мөчид Алекс Буужингийн хөгжүүлэлтийн хэсэгт орж Буужингийн хөдөлгүүрийн галыг ашиглан мангасыг устгахаар шийддэг. Тэр хар гаргийнхныг шатааж чаддагч бага насны гэмтлээс болж галаас айдаг байлаа. Аавынхаа сүнсийг харсан Алекс айдсаа даван туулж лабораториос амьд гардаг. Шинжин түүнийг үнсэж бүлэг хар гаргийн хөлөг онгоц устгагдсныг харна. 4 өсвөр насны хүүхэд довтлогыг зогсоож эр зоригоороо хүлээн зөвшөөрөл алдар нэрийг олдог. Өнөөдрийн кино маань таалагдсан бол лайк бол subscribe дараарай. Дараагийн удаа бүр баавартай кино оруулах болно. Найзуудаа, миний бичлэгийг үзэх дуртай бол сувгийг минь дэмжиж хандив өгөх боломжтой шүү. 1000 төгрөг байсан ч миний хувьд маш том дэмжлэг болно. Хамтдаа илүү гоё контент бүтээцгээе.